Сайн байцгаана уу? Хөрхөн зураачийн таарад уншлагт тавтай морил. Өнөөдрийн уншлагын маань сэдэв болвол бид бүхэн хайр сэтгэлийн амьдрал хайр сэтгэлийн тал дээр яг юун дээр суралцах ёстой вэ гэсэн сэдвээр уншлах хийцгээе. Бид нэр үргэлжилтэй ингээл хорвоо ертөнцөөс ингээл дандаа надад ингээл сайхан хайрыг учруулж өгөөч, ягаа над дээр ингээл сайхан хайр ирэхгүй байнаач гэдэг юм уу те. Аль эсвэл тэгэл хостой бол хосынхоо дандаа ингээл дутагдлыг харж мараад ер нь бол хизээч өөрийнхөө тэр хайр сэтгэлийн тал дээр суралцах ёстой зүйлээ ер нь бол нэг анзаардаггүй юм шиг санагдсан. За тэгээд хэрвээ үүн дээрээ ингээд суралцаж чадах юм бол бид нэр өөртөө өөрөөсөө л гоё энерги ялгаруулж иж өөрөө бүр илүү гоё хайрыг, бүр гайхалтай зүйлсүүдийг өөртөө татах тэр үд хаалгыг нээж өгч сэтгэл зүгээ дотоод сэтгэл зүрхээ бэлэн байлгаж нээлттэй байлгана гэсэн үг шүү дээ. Тийм болохоор тэрэн дээр бас ингээд жоон ч гэсэн зөвлөгөө гоё тусламж өгөх тийм бичлэг өнөөдөр бол хийцгээе. За тэгээд маш товч бөгөөд тодорхой 4 асуултыг асууна. За эхний асуулт бол та өөрөө хайр сэтгэлээ бусдад яг яаж илэрхийлдэг, урсгадаг тийм хүн бэ? Өөрөөсөө хайраа яаж гадагшлуулдаг? За тэгвэл хоёр дахь асуулт нь танд хайр сэтгэлийн тал дээр таны хандлагад дутагдaltaй зүйл байдаггүй? За гурав дахь нь бол хайр сэтгэлийн тал дээр тэгвэл яг юунд суралцах ёстой юм бэ? Яг яаж сурах ёстой юм? Илүү яаж өөрийгөө хайрын тал дээр хөгжүүлэх ёстой вэ? За тэгээд дөрөв дэх нь бол хорвоо ертөнцөөс хайр дурлалын сэхүүсэн тэнгэрүүдээс танд ямар гинтийн бэлгийг бэлдсэн байна вэ гэсэн ийм 4 асуултыг асууна. Энэ удаагийн 3 бүлэг маань Oracle картнуудаас бүрдэж байна. 1-р групп, 2-р групп, 3-р групп. За та тэгээд маш сайн харж агаад өөрт хамгийн их таалагдсан зургаа сонгоод ороорой. Мөн Oracle карт бүр өөр дээрээ танд зориулсан тэр мессежүүдийг бас агуулсан байгаа. 1-р группийнхан минь сайн байцгаана уу? Уншлагатаа тавтай морил. За та бүхний маань сонгосон энэ Oracle картыг эргүүлээд харах юм бол өөрчлөлт гэсэн утгатай ийм карт. За тэгээд энэ нь бие биетэйгээ харилцах харилцаа чинь илүү гүнзгийрэх болно. Хайр бүх зүйлийг ялж дийлж өөрчилдөг юм а гэсэн ийм мессежийг бол та бүхэнд хүргэсэн байна. За тэгэхээр бидний эхний карт бол та хайр сэтгэлээ бусдад яг яаж илэрхийлдэг вэ? Ер нь хайрын тал дээр ямар хувэ гэсэн чинь та хайранд их төвчээртэй ханддаг аа. Ер нь бол хайрлаж байгаа хүндээ маш их төвчээртэй өөдрөө тиймэрхүү сэтгэлээр бол ханддаг. За тэгээд мөн та бол гаднаа нэг тийм амар юм сэтгэл хөдлөл гаргаад байдаггүй, тийм төлөв даруй ингээд л байж идэг хэрнээ яг дотроо бол таны хайр бол ингээд үндэ бол амар буцалж идэг. Тэсэн ч гэсэн та ингээд тэр болго ингэж гаргаж нэг хилээд ингээд илэрхийлээд байдаггүй юм байна. Тэгээ ер нь бол амар тийм дотн мэдрэмжийг нэг амар хичээхгүйсэн ч гэсэн хайрцтай дотн мэдрэмжийг өгөж чаддаг. Ер нь бол айгүй тийм гаднаас нь харахад тийм даруухан. За ер нь бол нэг тиймэрхүү хүн байна. За тэгвэл танд хайр дурлалын тал дээр ямар дутагдал байна вэ гэсэн чинь ер нь бол та өөрийнхөө энэ яг хайртай хүн та хоёрын энэ хайр сэтгэлийн амьдралдаа бусдын нөлөөг айгүй их тийм хүлээж авдаг. Бусдыг маш их гадны хүмүүсийн нөлөөнд маш их автдаг гэх юм уу? Ер нь бол өөрсдийнхөө тэр хайр сэтгэлийг яг тэгж хайр дурлалаа хамгаалж хил хязгаарыг тогтоож жоохон чаддаггүй. Ер нь бол жоохон бусдын нөлөөг амар хурдан хүлээж авдаг. Нэг хүн тэгээд хэлчих юм бол яг тэрэнд нь итгээд хайртайгаа жоохон гомдоодог ч гэдэг юм уу. Нэг хүн нэг жоохон сөрөг юм хэлчихээ шууд тэрнийх нь өвгөнд ороод нэг тиймэрхүү байдалтай бас ингээд хамаатан садан найз нөхөд чинь маш их та хоёрын хайр сэтгэлийн амьдралд ер нь бол хөндлөнгөөс оролцдог байх. Тэгээд ер нь бол хөндлөнгөөс оролцож байгаа мэдээллүүдийг шууд хүлээж авдаг. Тэр нь бол таны дутагдал байна. Ерөөсөө шүүлтүргүйгээр гэх юм уу? Тийм болохоор ерөөсөө тэр хайр сэтгэлийн тэр хил хязгаараа л ер нь тавьж чаддгүй тийм дутагдaltaй. За тэгвэл таны хайр сэтгэлийн амьдрал дээр яг хамгийн гол сурах ёстой зүйл нь бол энэ огцом сэтгэл хөдлөлүүдийг ер нь бол удирдах сурах бол шаардлагатай байна. Тэгэхгүй бол та ингээд гадны жишээ нь ингээд нөлөөг бол амар хурдан хүлээж авдаг гэсэн шүү дээ. Энд чинь ч гэсэн ер нь сэтгэл хөдлөлийн тийм гинтийн өсөлт буралттай ингээд сэтгэл хөдлөлийн огцон байдалтай ч гэсэн угаасаа холбоотой. За тэгээд ер нь сэтгэл хөдлөл нь өндөртэй гэсэн үг.
нэг хүн юу гэж хэлнэ шууд тэрэндээ автаал ингээд сэтгэлээр ундаг ч юм уу гинт ингээд хайртай хүн чинь танд ингээд итгэл найдваргүй санагддаг ч юм уу те энэ бол угаасаа сэтгэл зүйн асуудал. Тийм болохоор одоо тэр огцом ингэж одоо савлаад байдаг сэтгэл хөдлөлөө ер нь бол одоо удирдах одоо балансыг тааруулж одоо сурах нь тэнд бол хамгийн чухал зүйл. За тэгээд энэ хайр сэтгэлийн тал дээр суралцах хэрэгтэй зүйл бол одоо хостой ч хосгүй ч одоо хүн болгонд хамааралтай. Тийм болохоор одоо таны бас ингээд хайр сэтгэлийн амьдрал маш эрчимтэйгээр одоо хурдцтай одоо яг өсөн дэвждэг тэр үе дээрээ байна. За тэгээд тэр чинээгээрээ таны сэтгэл хөдлөл бас маш өндөр байх магадaltaй. Тийм болохоор одоо сэтгэл хөдлөлөө л одоо хамгийн сайн барих хэрэгтэй, тааруулах хэрэгтэй. За тэгвэл одоо хорвоо ертөнцөөс хайр дурлалын зохиосон тэнгэрүүдээс танд ямар гинтийн бэлгийг одоо ямар зүйлийг одоо бэлгэлэх гэж байна вэ гэх юм бол за миний бодлоор энэ бол маш тийм одоо хөрсөн дээр буусан бодиттой бэлэг байж магадгүй. За энэ нь юу вэ гэх юм бол хайр дурлалын амьдралыг танд одоо бүрэн утгаар нь одоо гартаа авах тийм боломжийг одоо танд бэлгэлж байна. Одоо тийм боломж гэхээсээ илүү одоо таны тийм ухаарлыг танд одоо бэлгэлж гин гэх юм уу? Та одоо илүү ингэж хайр дурлалын тал дээр одоо өөрийнхөө хяналтанд байлгаж чадах нь ер нь бол энэ хайраа одоо яаж илүү өсгөх үү, яаж гоё дээш нь дэвжүүлэх үү гэдэг дээрээ та ер нь бол өөрөө 100% одоо таны гарт байна энэ болвол за энэ бол угаасаа маш гоё бэлэг те ер нь бол одоо би ингээ хайраа тэгмээрээ одоо ингэж би одоо тийм хайрыг хүсэж ийн гэвэл танд одоо тийм хайр чинь л ирэн тэр бол танаас 100% шалтгааллах нь байна. За тэгээд манай нэгдүгээр группийнхан бол ихэнх нь ер нь бол хостой хүмүүс байж магадгүй. За тэгээд та бүхний маань сонгосон Oracle card ч гэсэн өөрөө одоо та бүхний маань харилцаа илүү гүнзгийх гэж байна те. Ер нь бол илүү дараагийнхаа шатанд одоо очих чинь хайр бүх зүйлийг одоо яаж гоё өөрчлөлтөг тийм гайхалтай зүйл гэж хэлсэндээ та бүхний саяны одоо гарч ирсэн бэлэгчин ч гэсэн ер нь бол хайр сэтгэлээ гартаа авнаа. Ер нь бол тэр чинь өөрөө одоо энэ хайр чинь улмал одоо бат бөх суурьтай болж байна л гэсэн утгыг одоо яг нийлээд илэрхийлж байна. За тийм болохоор нэгдүгээр группийнх маань ер нь бол хайр сэтгэлийн тал дээр одоо тийм ч амар асуудалтай хүмүүс бас биш байна. Ер нь бол их тайжгүй те одоо илүү тийм ухаалаг байдлаар одоо хайр сэтгэл дээр ханддаг хүмүүс юм уу да. За тэгээд сэтгэл хөдлөлөө л одоо удирдах сурах юм бол тэгээд бүх зүйл болоод явчихна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үзсэн та эдтэй маш их талархаж байна. Хэрвээ таалагдсан бол бас доор комент үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Сайн мэцхан уу 2 дугаар группийнхан минь уншлагата тавтай морил. За та бүхний маань сонгосон энэхүү Oracle card-ыг эргүүлээд харах юм бол за та бүхний одоо хийж байсан manifest болгож хийж исэн мөрөөдлүүд чинь удахгүй биелэх болно. За тэгээд зүрх сэтгэлдээ итгэж түүнийгээ дагаарай гэсэн одоо ийм гайхалтай бүр маш гоё карт гарч ирлээ. За тэгээд хэдүүлээ уншлагатаа орцгоё. За эхний карт бол та хайр сэтгэлийн тал дээр одоо бусдад өөрөө яг яаж илэрхийлдэг хүн бэ гэсэн чинь та одоо хайр сэтгэлийн тал дээр маш их тийм хаалттай болчихсон байгаа юм байна. За тэгээд тань та одоо хайр сэтгэлийн тал дээр бусдад одоо илэрхийлэмж алга ерөөсөө л энэ хайр сэтгэл гэдэг юмнаас амар уйдцсан, татгалзчихсан те ер нь бол одоо хайр сэтгэлээс ер нь амар хол баймаар байгаа гэх юм уу. Нэг талаараа одоо энэ хайр сэтгэлийн тал дээр маш их тийм зөвхрөл одоо юу гэдэг те ингээд жоохон шарах ихтэй байгаа болохоор одоо дахиж ийм хайр сэтгэлийн амьдрал ер нь орооцолдохгүй ч гэдэг юм уу те аль эсвэл одоо яг тийм сайхан хосоосоо жоохон салсан малсан ч гэдэг юм уу тиймэрхүү байдалтай хүмүүс бас байж магадгүй юм шиг байна. За та тэгвэл одоо хайр сэтгэлийн тал дээр танд ямар дутагдал байна вэ гэсэн чинь ер нь бол та ингээд хичнээн ингээд хайр дурлалын тал дээр амар зүв байхыг хүсдэг. Ер нь бол айгүй тийм ирмэлзэлтэй даанч та одоо хитрхи одоо эмзэг байгаад байдаг хитрхи одоо тийм цочромтгой зантай байгаад байдаг. Ер нь л юм л бол жоохон хэрэлдчихгээд ер нь л ингээд зөрчилдөжгөөд тэгээд ингээд байдлыг бол айгүй хурдан тийм хурцдмал байдалд ер нь л авааччих гад идэг. Таны хамтрагч чинь ч эсвэл таныг ойлгодгүй мүү. Гэхдээ энэ бол магадгүй яг танаас шалтгаалдаг багт. Ер нь бол одоо илүү үг үйлдэлээрээ ингэж илэрхийлж чаддаггүй ингээд жоохон хурц үг хэллэгийг бол бас ингээд хэлдэг байж магадгүй. Жоохон гомдох үгсийг ингээд хамтрагчтай одоо
хэлцдэг те ингээ санаандгүй байдлаар ч юм уу ингээд муухай үгсийг бас ингээ хэлцдэг байж магадгүй. За тэгээд эн чинь одоо таны одоо хамгийн том дутагдал вэ. Дотроо одоо хэдий ингээ зүв байхыг хүсэж байгаа ч гэсэн ингээ гадагшаага ийм муухай сул одоо дэмий үгнүүдийг одоо ингээ хилээд гомдоогоод жоохон зүйлээс ч гэсэн ингээ хэрүүл ингээд өдөөгөөд байна гэдэг бол угаасаа айгүй том дутагдал. За тэгвэл хэдүүлээ одоо энийгаа яг яаж засах вэ? Яг юун дээр суралцах вэ гэдгийг харцгаая. За тэгвэл одоо бид бүхэн эерэг байдалд одоо суралцах нь хамгийн чухал байх нэ. За хамгийн одоо ойлгомжтойгоор хэлэх юм бол зүгээр л одоо юмыг одоо гэрэл гэгээтэйгээр харах гэх юм уу? Бүх зүйл боломжтой гэдэгт итгэх өөрөөсөө одоо гэрэл цацруулж чадна гэдэгтээ ер нь бол өөртөө итгээд тэгээд хайртай хүмүүстэй ч гэсэн тийм эерэг гэгээл мэдрэмжүүдийг дандаа өгөхөд суралцах хэрэгтэй. За энэ бол одоо магадгүй хүн болгоны барыг сурах ёстой чадваруудын нэг байх. Гэхдээ энийг одоо илүү эн тэндээс ирж хайж сурах гэхээсээ илүү миний бодлоор бол хүн болгоны одоо дотор байдаг зүйл зүгээр л энийгээ зарим нь ингээ гаргаж ирж чаддгүй юм шиг санагддаг. За тэгээд зүгээр гаргаж ирэх хамгийн энгийн арга нь бол зүгээр л өөртөө итгэх. Би ингээд зүгээр энгийнээрээ байгаагаараа зүгээр л нэг юм жижигхэн гоё үгийг хэлж чадсанараа өөрөөсөө ингээд гэрэл цацруулж чаднаа. Би тийм хүн юм аа гэдэгтээ ер нь бол өөртөө зүгээр л итгээд өгөх хэрэгтэй. Та ч гэсэн одоо угаасаа нар шиг байж чадна. Ер нь бол тэр гэрэлцэн мэдрэмжийг өөрөөсөө гаргаж одоо бусдад мэдрүүлж ийж өөрөө ч гэсэн тэр гоё мэдрэмжийг одоо мэдэрч авнаа. Тэгэхгүй бол та бүхэн маань одоо хайр сэтгэлийн тал дээр ч гэсэн ер нь бол хайр сэтгэлээс зайгаа барьсан тэ ингээ нэг тийм одоо хайр дурлалыг амар тийм төгшөөсөн хайраас татгалцсан байдалтай байгаад байна гэсэн шүү дээ. Энд чинь ч гэсэн одоо би ингээ нэг л болохгүй юм аа гэл ингээл ийм хайр сэтгэлийн тал дээр амар тийм готрон гүзэлтэй болцсон байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор энийгээ одоо тэр готрон гүзэл донд одоо тийм нарны гэрлийг оруулж ирэх хэрэгтэй гэх юм уу? Одоо энэ нарны гэрэл бол ханаас ч одоо орж ирж болно. Зүгээр энэ бол таны ингээд дотоод зүрх сэтгэлээс гарч чаддаг тийм дулаан энерги юм а гэдэгт л итгэх хэрэгтэй. Итгэхэд суралцах хэрэгтэй. За тэгвэл хорвоо ертөнц хайр дурлалын сахиусан тэнгэрүүд танд бол аль хэдийнэ магадгүй энэ хайр дурлалын бэлгээ бол өгчөгсөн юм шиг байна. За энэ бэлэг нь бол магадгүй ингээд бэлэг биш юм шиг санагдчих магадгүй л дээ. Яг одоогийн таны энэ хайр сэтгэлээс холдсон хөндөрсөн байгаа байдал чинь магадгүй яг тийм том бэлэг. Яагаад энийг бэлэг гэж байгаа вэ гэх юм бол одоо та ингээд хайр дурлалаас хөндөрснөөрөө завсарлага авснараа ингээд ганцаараа байж байгаа үе дээрээ та одоо өөрийгөө илүү одоо хөгжүүлж ин гэсэн үг. Та одоо маш их зүйлийг сурч мэдэх боломжийг одоо танд олгож байна. Өөрийнхөө тарих толгойг ингээд амраах танд одоо боломж олгож байна. За ингээд энэ үе дээрээ та бол одоо илүү бүр суралцах хэрэгтэй. Саяны хамгийн гол суралцах ёстой зүйл чинь нэг өөрөөсөө гэрэл цацруулж чадна гэдэгтээ итгэх. За ингэж чадсанараа та бол одоо ирээдүйн бүр гайхалтай хайрын одоо үндэс тэр бат бөх суурийг одоо тавьж байна. Хамгийн чухал зүйл болох өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг одоо маш сайн бэлдэж байна гэсэн үг ээ. За энэ нь бол таны бэлэг байна. За тэгээд тань одоо нэг та хэдийн маань сонгосон 2 дугаар группийнхны маань Oracle card ч гэсэн тийм гоё одоо мессежийг хүргэсэн шүү дээ. Тэ өөрийн чинь манифестлж байсан мөрөөдөл бүхэн чинь одоо биелнэ. Хамгийн гол нь зүрх сэтгэлдээ итгэе. Тэ түүндээ ер нь бол итгээд түүнийгээ даг гэсэн. За тэгээд саяны одоо суралцах ёстой зүйл чинь ч гэсэн яг тийм өөртөө итэг, өөрөөсөө гэрэл цацруулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. За тэгээд 2 дугаар группийнхэн минь өнөөдрийн миний бичлэгийг сонссон надтай хамт байсан та бүхэндээ маш их талархаж байна. Хэрвээ таалагдсан бол бас доор комент үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийнхэн минь уншлагата тавтай морил. За та бүхний маань сонгосон Oracle card-ыг эргүүлээд харах юм бол зүрхнийхээ гүнд та одоо аль хэдийн хариултыг нь мэддэг болчихсон. Тийм болохоор өөртөө зөв санагдсан зүйлээ л хийгээрэй гэсэн мессежийг хүргэсэн байна. За тэгээд хэдүүлээ уншлагатаа орцгоё. За эхний асуулт бол та одоо хайр сэтгэлийн тал дээр яг өөрийгөө хэрхэн яаж илэрхийлдэг, ямархуу хүн бэ гэсэн асуулт байгаа. Тэгвэл та хайраа илэрхийлэхдээ яг тийм одоо хийж байгаа зүйлдээ туслах гэдэг юм уу, ажилдаа туслах, хичээлийн зааж өгөх, одоо хийж чадахгүй байгаа зүйлдээ туслах, тэ аль эсвэл ингээд нэг тиймэрхүү хамтрагч нь байх маягаар дандаа ингэж
хайраа бол илэрхийлдэг байх айгүй тийм сайн найз шиг нь сайн ажлын хамтрагч шиг нь байхыг бол маш их хичээдэг. За иймэрхүү байдлаар ер нь бол өөрийнхөө хайр сэтгэлийг одоо илэрхийлдэг айгүй тийм материаллык байдлаар ч юм уу аль эсвэл хэрэгтэй байгаа зүйлд нь туслах тийм ингээд ямар нэгэн зүйлд нь одоо үргэлж юм туслах дэмжих маягаар ер нь бол хайраа маш их илэрхийлдэг хүн байна. Тийм ингээд хэрвээ хайртай ч мөнгөний асуудал гарсан бол шууд л тэрийг хийгээд өгчин, хийж чадахгүй зүйл гарсан бол шууд л хийгээд өгчин. Тэг ер нь бол аюу тийм боддоор тусалж одоо хайраа илэрхийлдэг тийм хүн байна. За тэгвэл хайр сэтгэлийн тал дээр танд одоо дутагдaltaй зүйл байна уу гэсэн чинь яг үнэндээ бол танд тийм айхтар дутагдaltaй зүйл бол байхгүй. Та бол хайр сэтгэлийн тал дээр ирч хүчтэй, сэтгэл татам ер нь бол хайр дурлал дээр тэргүүлэх байр суурь эзэлдэг. За тэгтээ дутагдaltaй тал гэж хэлж болохоор зүйл нь бол одоо та сэтгэл хөдлөлөө магадгүй жоохон бага илэрхийлдэг байж магадгүй. Одоо ингээд гаднаа бол хамгийн төгс нь байдаг ингээл хайртай хүнийхээ төлөө хийх ёстой бүх зүйлийг хийдэг, хөдөлмөрлөдөг, хичээдэг, тэрэндээ халамжид тавьдаг Гэхдээ яг өөрийнхөө мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө магадгүй бага гадагшлуулдаг нь таны жоохон дутагдал байж магадгүй. Тэрнээс бол та бол хайр сэтгэлийн тал дээр үнэхээр тийм гайхалтай хайрлагч бол мөн байна. За гисэн хэдий ч одоо танд бол хайр дурлалын тал дээр бол суралцах ёстой нэг тийм чухал зүйл байна. Энэ нь бол үнэнч байдал. За ер нь бол үнэнч байдалд бол суралцах хэрэгтэй. За тийхгүй болвол одоо та ингээд хайр сэтгэлийн тал дээр одоо хүнийг хайрлахдаа маш гаргууд учраас одоо хинтээж таарсан байсан та хоёр одоо 100% одоо ингээд тохирдог ч юм уу тий ямар ч хүнтэй одоо та маш сайн тохирдог. Тийм болохоор та одоо нэг хүндээ одоо үнэнч байж чадахгүй байх хандлага бол ажиглагдаж магадгүй. За тэгээд одоо бүх хүнийг одоо ингэн гэж хэлээгүй. Гэхдээ одоо үнэнч байдалд бол суралцах нь бол илүү тэхгүй. Үүнд суралцахгүй болвол ирэх одоо үр дагаврууд нь мэдээж маш аимшигтэй байна. Угаасаа маш их утгаргүйний сэтгэлийн шаналл ингээд тиймэрхүү зүйлүүд мэдээж ирнэ. За тийм болохоор үнэнч байдалд бол суралцах хэрэгтэй. За тэгвэл 3 дугаар группийнхэнд маань хорвоо ертөнц, сахиусан тэнгэрүүд нь одоо яг хайр дурлалын ямар гинтийн бэлгийг бэлдсэн байна вэ гэх юм бол за хостой хүмүүст маань одоо авчиглах юм бол хостойгоо хайр дурлалынхаа хил хязгаарыг улам одоо бат бөхөөр одоо тогтоож чаднаа. Ер нь бол та хоёрын маань одоо хайр дурлал илүү л одоо гүн гүнзгий бат бөх одоо биенийг одоо ойлгодог ингээд нийгэм рүүгээ бас юм айгүй чиглэсэн нийгэмд одоо та хоёроос юм өндөр үүрэгтэй болохоор ч юм уу ер нь бол айгүй тийм нэр төр бас айгүй тийм өсөх тиймэрхүү хандлагатай бол харагдаж байна. За тэгээд синглчүүдтэй гэж хэлэхэд бол гэтээ 3 дугаар группийнхнийхээс ингээ хараад ахт надад амар хэм эрэгтэй мэдрэмж эрэгтэй энерги ингээ мэдрэгдээд байгаа болохоор эрэгтэй хүмүүсээс үзчихэж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ тийм болвол одоо сингл ганц бие ирчүүдэд маань ийм өөртөө итгэлтэй маш тийм дур булаам зарчимж бүтээлчтэй одоо юмд маш бодтой ухамсартай хандаж чаддаг би даасан тийм гайхалтай эмэгтэйг бол өгөхөөр одоо бэлдсэн юм шиг бол санагдаж байна. За хэрвээ октод мэдээж эмэгтэй хүмүүсээс үзчихвэл одоо яг эсэргээрээ тийм эрхтэйг одоо бэлдсэн байна гэсэн үг. За тэгээд миний өнөөдрийн бичлэгийг үзсэн надтай хамтдаа байсан та бүхэндээ би маш их талархаж байна. За тэгээд хэрвээ таалагдвал доор комент үлдээгээрэй. Тэгээд бас лайк, subscribe дарахаас бити мартаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.